Таны завгүй амьдралын хэм маягт зориулав. Дараа төлбөрт priority багцаа өөрөө бүтээ. Fast, safe, Samsung Pay. Шууд амжилтын ивент итгэгч Дидиш оюуныг гэрэлтүүлнэ. Монгол орны хаанч спортын хамгийн чухал тоглолтуудыг тасралтгүй шууд үзхийг хүсвэл Премьер спортын төрөлцсөн 5 сүхтэй супер улан фанат багцаа идэвхжүүлээрэй. Дидиш. Өглөөний цайгаа ууж амтсан уу? Өглөөний цайгаа CU-гээс сонгоод сайхан хооллоорой. Шууд амжилтын ивент итгэгч төрүүлж алах нь Unitel. Таны завгүй амьдралын хэм маягт зориулав. Дараа төлбөрт priority багцаа өөрөө бүтээ. Шууд амжилтын ивент итгэгч Дидиш оюуныг гэрэлтүүлнэ. Монгол орны хаанаас ч спортын бүхий даргамжаа тоглолтыг шууд амжуулалтаар үзхийг хүсвэл Премьер спортын төрөлцсөн 5 сүгийн багтаасан супер багцаа идэвхжүүлээрэй. Супер бүхий супер багцаас. Дидиш. Самцааны өрхөмөндөд үзэгчтэй та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдрөөс эхлэн Зүүн Азийн эрэгтэйчүүдийн волейболын 13 дахь удаагийн аврах шалгаруулах тэмцээн Монгол Улсын их хурлын даргын ивэлтээр Зүүн Азийн 7 улс 5 хоногийн хугацаанд аврагын төлөө өрсөлдөхөд бэлэн болоод байна. За яг одоо миний ард Макао болон Тайваны шигшээ багууд халаалтанд гарсан байна. За хоёр багийн тухай дэлхийн чансаагаар Макао 114-т байгаа бол Тайван 62-т байна. За Макаогийн шигшээ багийн тухай Зүүн Азийн аврагад хараахан амжилт үзүүлж амжаагүй байгаа бол Тайваны шигшээ баг Зүүн Азийн аваргын 1 алт 7 мөнгө 1 хүрэл медалийн амжилттайгаар үргэлжилэн явж байна. За Тайваны шигшээ багаас онцлог тамирчдыг бүргвэл Пэй Чанцай 9 номертой 2001 он төрсэн голын хаагч 2 м өндөртэй тамирчин байгаа. За Пэй Чанцайгийн тухайд Японы SV лигийн Сантори Sunbirds Осака, SV лиг Nippon City Sakai Blazers багуудад тоглож байснаас гадна Солонгосын V лигийн Chonan Hyundai Capital Skywalker багуудад тоглож байсан туршлагатай тамирчин юм а. За Пэй Чанцай тамирчны амжилтаас дөрөвдөл Тайваны лигийн шилдэг блокер 2 удаа
шилдэг дундын хаг, шилдэг довтлогч 2 удаа. Гэх мэт маш олон шагналыг хүрсэн одоо ийм тамирчин байна. За тэгвэл мөн Тайваны шигшээ багийн тамирчин Ю Шэн Чан буюу 14 номертой 2000 он төрсэн довтлогч 1.88 см-ийн өндөртэй ийм тамирчин байна. За энэ тамирчны тухайд 2019-с 2026 оны тухайд Японы V лигийн Warriors Hokkaido багаас тоглож байсан туршлагатай. За энэ хүү Ю Шэн Чаны тухайд мөн Японы V лигт тоглож байх хугацаанд 2020-с 2023 оны шилдэг давуулагч, 21-с 22 оны шилдэг оноо авагч, шилдэг тоглогч 2022 оноос 23 оны шилдэг довтлогч, шилдэг оноо авагч, шилдэг тоглогч гэх мэт маш арвин туршлагатай тамирчид Тайваны шигшээ багийн бүрэлдэхүүнд багтаад байна. Ингээд хэсэгхэн хормын дараа хоёр багийн хамгийн ихний тоглолт эхлэхэд бэлэн болсон байна. Та бүхэн шимтэн сүүн хүлээ авч үзээрэй. Шууд амжуулалтын ивент тэтгэгч Дидиш оюуныг гэрэлтүүлнэ. Монгол орны хаанаас ч спортын бүхий дарга хэмжээ тоглолтыг шууд амжуулалтаар үзхийг хүсвэл Премьер спортын төрөлжсөн 5 сүүгийн багтаасан супер багцаа идэвхжүүлээрэй. Супер бүхийг супер багцаас. Дидиш. Өглөөний цайгаа ууж амтсан уу? Өглөөний цайгаа CU-гээс сонгоод сайхан хооллоорой. Шууд амжуулалтын ивент тэтгэгч гөрүүлж алах нь Unitel. Таны завгүй амьдралын хэм маягт зориулав. Дараа төлбөрт priority багцаа өөрөө бүтээ. Social Pay. Шууд амжуулалтын ивент тэтгэгч Дидиш оюуныг гэрэлтүүлнэ. Монгол орны хаанаас ч спортын бүхий дарга хэмжээ тоглолтыг шууд амжуулалтаар үзхийг хүсвэл Премьер спортын төрөлжсөн 5 сүүгийн багтаасан супер багцаа идэвхжүүлээрэй. Супер бүхийг супер багцаас. Дидиш. Number 9, Taipei Chang. Number
12, Liu Yulin. Number 14, Chang Yusheng. Number 77, Wen Yikai. Starting libero, number 16, Zhang Yun Liang. Head coach, Wang Hong Yu. Starting player, libero and coach, Team Mako China. Number 5, Kamlek Wang. Number 13, Lam Ka Ho. Number 50, Nguyen To. Number 20, Chen Hua Ho. Number 21, Wang Si Guang. Number 24, Quan Chiki. Starting libero, number 18, Mak Wen Sang. Head coach, Shin Wei Kyung. Азийн аврах шалралт гэрэлтэж тэмцээний эхний тоглолтыг хамтаа үзье. Алгадашээ. Өдрийн дөрөв үзэгчтэй 13 дахь удаагийн Зүүн Азийн аврагч шалралт тэмцээнийг PSN сууг Асаренагаас шууд дамжуулан өргөж байна. За Зүүн Азийн аврагч шалралт тэмцээний 13 дахь удаагийн тэмцээний B хэсгийн тоглолт Мако Хятадын 50-ны багууд тэмцээний нийлтийн тоглолтыг эхлүүлэхээр бэлэн болсон. За 50-ны багууд одоо бас Азийн зүүн бүсгээр Аз тоглолттой өрсөлдөгчдийн нэг Тэдний зүүн бүсийн Азийн аврагч шалралт тэмцээнд бол тогтмол одоо бас финалт байранд шалгардаг. Тэр дундаа манай зохион байгуулагчсан өмнөх 4 удаагийн тэмцээнд бол тун сайн тоглосон 2008, 2015, 17 онуудад финалийн шатанд одоо шалгарч медалийг өгөөж өгдөө Тайван. За Макаогийн багууд ер нь одоо бүсдээ бол тэмцээн алгасгүй өрсөлддөг. Тогтмол 5-6 дугаар байраар одоо тэмцээнд тэмцээн өндөрлөлтөөр өргөлдсөн. За намын тухай сонгоо явуулсан Макаогийн багаас тар өрсөн байна. Тавдад нус бөмбөг байна. Эхний оног 50-ны баг авлаа. За 50 нь бол гарааны бүрэлдэхүүн, үндсэн бүрэлдэхүүн ч одоо бас Макаогийн багтай харьцуулахад өндөр юм аа. За давалт гүсгэн багийн 12 дугаар тоглогч Юндин өмнөд тоглолтоор болсон. За намын тухай сонгоод гол хаалтнаас гаргалаа. За багийн 1 дугаар тоглогч Ю Жианхё нэлээд өндөр тоглогч байна. Би өндөр 1.95 тай Японы одоо эсвэ лигт одоо өрсөлддөг онцлог тоглогчдын нэг 50-ны бүрэлдэхүүн. Макаогийн баг оног тэнцвэрсэн онооны ярьцаа 1-1. За багийн 24 дугаарын тоглогч давалт гүйцэтгэн Куаны давалт. За нэлээд гоё ишгсэн. Өндөр пасс ирсэндээ намын тухайг болсон байгаа юм да. За Лю Жианьягийн гоо. Давалт тун гоё орсон шүү дээ гэж. Ирсэн пассан дээр намаа явууллаа да. За энэ тоглолтын ихнээс ирэхэд байгаа бол нам бол агсын тоглохын үгс нэлээд өндөр өвтэй явуулах тодорхой. Бигсэгт ерөнхийдөө Макаогоос бусад 3 багийн өрсөлдөөн бол нэлээд анхаарал татсан өрсөлдөөнийг та харах болно. Тайван, Япон бүгдээр солонгос улсын багууд бигсэгт тоглох тийм. За энэ жилд арчсан солонгос Зүүн Азийн аврагч шалралт тэмцээнд ирсэнгүй. Бигсэгт манайх давуу ирэхээр Хятад Хонконгийн багтай бол тоглох хуйртай байгаа. Өнөөдөр манай баг 1930 минутаас Хонконгийн багтай ихэнх тоглолтыг хийх болно. За хоёр доо холбогдоод тоглохоо явсаа 90 орсон тоглогч өөр хамгаалсан. За арын тоглогчийн анхаарал сул байсан. Дараахан нарийн хамгаалж чадсангүй. Картер онооны ярьцаг 4-1 болгоо. Аноор бол тун гоё өндөр юм байна. Багийн дундаж өндөр 1.87 м, Макаогийн дундаж өндөр 1.82 юм байна. Дундаж өндөр дээр 5 см зөрүү байна. За Лүгийн давалт орсон. Дөрөвдөр дутуу холбот орчжээ ороод ирсэн бөмбөгийн дээр багийн ахлагч. Давхаг үсгэр оноог авч байна.
За Чан Юшэнийг одоо бас манай үлээс өнөксөд маш сайн мэдэн. Манайх бас 50-ны багтаа хэд хэдэн Азийн тоглолтод бас өрсөлдсөн. За 2023 онд Ханжаугийн Азийн нодонд бас 50 төгсгөлтэй таарч ирсэн манайх. За Wing Streak Club-т одоо бас рэлгэнд тоглодог. Манай тоглогчид бас яг нэг багт тоглож ирсэн тамирчич одоо манай үгийн бүрэлдэхүүнд бол би Чан Юшэн те. За дараагийн давуу тэмцэлтгүй болсон Макао үгийн баг руу мөч шилжсэн. Хоёр багийн ихний жин тоглолтын оноо ярьцаа 2-5. За багийн 15 дугаарын тоглогч. Үний давуулалт. Яа хоёр дээр ганцхан алдаа гараад ирсэн. Дээгүр зөглөөд Чан Юшэн. Хаалтаа бас гараад ирсэн таалт. Гой зэгсэрч тавьчихсангүй л дээ. Макао хоёроо алт. Хурдтай зөглөө. 50 нэг бол ер нь одоо хөнгөн хурдан тоглолттой. Ямагууд нэг. За Чан Юшэн давуултан дээр гарсан. Гой пас ганцгарын холбоотой тогтооход олсонгүй 50-ны багийн талбайр орсон бөмбөг юм аа. Эсрүүгийн орон зайд дүрээд бодож байна холбогчийн бөмбөг. За тоглолт ихнээс 5 оноогоор холдож эхэллээ те. За өнгөрсөн оны Зүүмсийн Азийн аврагч турлын тэмцээнд бүгд найрамд Солонгос улсын баг авраг авсан байгаа. За Солонгос ирэхэд бас тогтмол медальтай байдаг багууд нэг. Япон Солонгос 53 болоод олцсон зөрсөж байна шүү дээ. За энэ жил бол бүгд найрамд Катар улсын багаас Хятадын 21 насны одоо бүрэлдэхүүн Зүүмсийн Азийн аврагч турлын бийсэн байна. Бодлоготой орнууд, систем тогтолцоотой орнууд ирэхэд бас 5-6 жилийн одоо цаатгыг харж ер нь одоо бас их сургуулийн багуудаа 19-21 насны баг бүрэлдэхүүнүүд бас солонгос төвсөнд ирж явуулдаг юм. Том орнууд бий. Авалт гадаа унсан. 8-3. За багийн 5 дугаарын тоглогч Камын давуулалт. Оновчг болсоо. За багийн 7 дугаарын тоглогч Wing Ikai авалтыг үстгэн 2003 оны тоглогч нь бие өндөр 1.87 50 Type 4 клубтад харилцан тоглодог. Тэгээ 50-ны бүрэлдэхүүнээс ирэхэд Японы Ace League нэг тоглодог нэг тоглогч байна. 2017 оны дэлхийн лигийн бүрэлдэхүүнд одоо багтанд тоглосон нэг тоглогч байна. Яа, дөрөвдөр имзэг болож байгаа тогтоох байна да. Хоёрын хоногта тоглолтынээс хаалтаар 2 хоног авж байна. Эхний бөмбөг зайтай. Огтгоо болон шиглээ. Зайтай ч холболт байж. За Wing Ikai-гийн давуулалт. За өндөр шидэ давуултууд бас гоё чанартайгаар орж ийн шүү. Тэмцээний ихэнх тоглолт эхний өдөр 3 тоглолт явагдах байна. Энэ жоохон хасаа шигэж өгөөд тоглоно одоо явуулах болоод давтгаа оншигдаад байна. Хойшны явуулахгүй нэ. Хаалтаар ойрхон 2 оноо авлаа. 10 онооны 3 хаалтны оноогоо 13 дээр тоглолт ихний цэцэрлэг орж ирж байна. Макаогийн багаас. За Макаогийн баг тоглолт ихний цэцэрлэг ашигласан. Эхний ээжийн тоглолтын оноо ярьцаа 13. За Wing Ikai-ийн давуулалтан дээр 7 онооны зэрэг үүсгэж байгаа. Энэ удаа нэлээд урагш шийдсэн дээ. Давуулт гарцаа. За Макаогийн багийн бүрэлдэхүүний хамгийн өндөр тоглогч метр 90-тэй тоглогч байгаа юм байна. Багийн 15 дугаарын тоглогч Wing Tao 2005 оны тоглогч метр 90-тэй. Хоёрын алтны өндөр хамгийн өндөр нь 3 м 35 та тоглогч байгаа юм байна. Онцлол. За 51-ийн бүрэлдэхүүн хамгийн өндөр тоглогч 2 м тоглогч байгаа. Багийн 9 дугаарын тоглогч Цай Пинжан 2001 оны тоглогч 2 м өндөртэй байна да. За давхаг болгосон сулмаг аваад ирсэн. Намайда дээгүүр зөгч байна. Торд орсон хамгаалтнаас сул үргэлжилсэн дараагийн мөнгө дахиад сул намайг харж явах хэрэгтэй явлаа. Сул руу давсаар хамгаалт оновчтой. Тунго явгалт 2 араас давтгоо явсан.
Хорсон чөрөөгөө явж байна энэ болохоор хаалбад онсон бөмбөг байна. Багийн стори нэг 2 метрээр тоглож байгаа түрхэн бас хэмжээний үзүүлэлт болж ирсэн. Сая Пинжианы болохоор яг шугам дээр унжтэй. 11-4. Яраутыг нарцгаая. Тэгтэр мөнгө зай таврагдаад байна. Зааны хоёр дээр тунгой орголцлоо. Макао гүмгэн онгодлсон. Багийн 21 дугаарын тоглогч тогтмол хэмжээлтэй үүсгэлээ. One тогтоо. One six Kwang. Метр 80 тоо тоглогч байна. За хэсэг шатны ихний тоглолтоо тэмцээний ихний тоглолт явж байгаа учраас ирэхэд талбайдаа дасан, орчиндөө дасан. Ирэхэд улс улсын сонгол бүрэлдэхүүнүүд ирж байгаа учраас бас хамгаалах харахгүй тоглолтууд байна. Тэр дундаа Япон Солонгос 53-ын тоглолтууд ирнэ. Таамаглах том бэрх тоглоомнууд шүү дээ. Хамгаалтнаас гарсан 12-5. Чанг Юшин бол орч өдрөнд тоглогч тал талын тоглолттой хурд тэсрэг гэж аюутай тоглогчтой Чанг Юшин багахан тоглож байна. 2017 оны Зүүмсийн Азийн аврагч нар тэмцээнд Японтой финалдж байлаа. Тухайн юм бүрэлдэхүүн бас л Чанг бүрэлдэхүүн ирж байсан. Хуан гэж одоо тал талын орч өдрөндөртэй 2-аар холбогч эсрэгээрэн дээр тунгой тоглолцоод орж ирсэн. Вам Инчүн гэж одоо баг хэлсэн тоглогчид бас аюултай хурдтай тэсрэгтэй тоглогч байсан гэдэг. Дутуу бөмбөгөн дээр ингээд өглөө гэмтэйгээд босч байсан 2017 онд. Зайтай алтны гард байгаа тонжтэй 2.1 тоног нь олгож авсан Макао. За багийн холбоонд тоглогч давалтыг үсдэг нь Чионы давлалт метр 80-тай холбогч байна. Давлалт нь орсонгүй ядагтлаа. За юугийн давлалт агааны бүрэлдэхүүн бүгд өсрэлтэй давлалт мөнгө нар болж байна. Давлалт болж байгаа гарт орсон. Бүрэлдэхүүн байна. Хоёрын нутгаа алтан орсон. Бүгд доор орсон сая. Дөрөвдүгээрээс нутгаа алтны гартаад хамгаалнаас орсон ороод ирсэн мөнгөнд холбогч ард байгаа учраас хаалж иж болсон. Арга байхгүй зөвхөн да. Макао гүмгээс багийн 24 дугаар тоглогч Хуаны тоглоомд орсон нэрцээ. 7-13 болоод таарсан. За хамгаалтан орж ирэх хүмүүдээр боломж алдсан гэх л да. За тавргаа жоохон мушигсан давуултаа шугууны гадар явлаа. Эхний эцгийн тоглолт оноо нэрцээ 14-7. За метр 95-тай тоглож байгаа. Южиан. Алтанчгүй. Энэний Зүүмсийн Азийн аврагч нар тэмцээнд 7 багийн өрсөлдөд явна. BX 4 баг, AX 3 баг тоглолт хийн. Хамгийн өндөр тоглогч 2 м 10 тоглогч бүгд найрамдлагатаар үлсэн бүрэлдэхүүнд харагдаж байна. 50-ны өгөл гол багийн 9 дугаар тоглогчийг бол өндөр өвдөд тоглоход оролцуулах байна. Пас одоо бүгд болгон дээр ирж байна. Сая Пинжаны тоглоход харагдахгүй байна да. Тоглолтын давтгаа алдсангүй. Сая Пинжан. За багаалагч Чанг Юшины давуулт. Чанг Юшин за Макао гүмбэг солилцоор ус байгаа. Хафан гаднасан за Макаогийн баг Азийн шансаагаар 35, Долоо улсын хөдөлгөөний холбооны шансаагаар 114 дээр битээ ба. Хятадын Тайван Азийн шансааны 14, Эрхийн шансааны 62. Шансаа ранк бол үстэй олзайтай 2 баг. Долоо улсын төвчний оролцоогоор их юм өндөгдөлтэй шансаан дээр. Харилсан давуулт алдсан. Багийн 77 дугаар тоглогч цогцолтын ихний давуултан дээр нэлээд оноо явсан юм да. Wing EK-ийн давуулт. Идүрмөг зайтай. За дөрөв нутганд хаалт гараад ирсэн. Ардаа хангасангүй. Багийн хаттай намбод акцент тоглоомнууд өндөрөвтэй. Энэ тоглолтоор ирж байна. Макаогийн баг нэгдүгээр мөг нэгэн ойрхон
Тогтоо шахаж авч иж ирэхэд бас хаалт салгах юм боломж харагдана. Эхний мөг ерөн зайтай юм аа. Утгаа болгоно уншигдаад байна. Яа, нарыг торны ирэмтэй эвгүй орсон. Хойно осон бүгд дөрвөг ойртулсан. За хоёр гаргахын дундаар орсондоо урд үсэн ямгаалт хоногчтой сөрөг тон 3 араас. Яа. Сайн дэсэрч шүү. Талбай гадна зөксөн. Wing EK. Substitution from Chinese Taipei. Number 12 out, number 4 in. За Хятадын Тайван бүгд найрамдах Солонгос улсын багууд бол бас нэлээд гар нийлсэн олон улсын тэмцээндээ бас энэ бүртгэнээр бас нэлээд олон өрсөлдсөн юм бүртгэх харагдаад байгаа шүү. Бигсэгт. Ямако давтгаа тэдний гоё чанартай болох харагдахаас гадна Солонгос яваад байна. Давлт номшиг болсон. Тоглолтын эхнээс тэрхэд 13 дээр 7-8 онон зэрэг үүсчихсэн. Оног гаргасаар голоод эхний ээжийн тоглолтын оног дэш гаргаж авлаа да. За багийн голын агч Цай Пейжаны давлт. Хоёрын нөхөө. За арын нөхөн драа тунаг да. Урд өрөн дээр Южианы амжилттай болсон. Өмнөсийн Азийн аврах шалгалт тэмцээн 1998 оноос эхэлтэй тэмцээн. За манай хулуудаа талбайдаа 4 дахь удаага зохион байгуулсан. Инжитэн нийтэд ингээд 5 дахь удаага Өмнөсийн Азийн аврах шалгалт тэмцээнийг зохион байгуулж байна. 2008 оноод эрэгтэй эмэгтэй Өмнөсийн Азийн аврах тэмцээнийг зохион байгуулж ирсэн бол 2015-17 оноод эрэгтэйчдийн Өмнөсийн Азийн аврах тэмцээнийг талбайдаа хүлээн авч байлаа. Анжид ингээд эрэгтэйчдийн тэмцээнийг 5 дахь удаага хүлээж авч байгаа нэ. За хаагаад 20 10 болгож ирчихсэн Макаогийн багийн 2 дахь завсардаг. From Chinese Taipei. За Хятадын Тайван солилцоор болсон багийн 13 дугаарны тоглогч Ли Чунью солилцоор орж иж байна. За хонгой хараатаа орлоод хоёрын алтнаар дунглаа. За багийн 21 дугаарны тоглогч Вонси Куаны тоглохоо оролт оноо авч байна. Давтын харцгаая. Эхний ээлжийн тоглолтын онооны харьцаа 11-20 Макаогийн багаас давалт гүйцэтгэв. Воны давалт. За нэг дэр мөг дутуу хүлээж авснаа эхний мөг нь холбогч 2-аар явууллаа. Чан Юшэн. Давалтгаад хамгаалсан. За тун эвгүй байлаа сагсан сайн. Нэгэн хойно ирсэн бөмбөгийг 2-аараас давтгаа явуулсан гэж холбогч. Воны давалт. За би өндөр метр 87 2005 оны тоглогч Вон. Шугам шигээ давалжээ. Давалтын алгаар бүгээр алгалаа. 21-12. За Хуан Ючэн давалт гүйцэтгэн 1999 онд би өндөр метр 94. Метр 84. Хоёр алтар сударсан. За 3-аар асгад давтаж үзрээд хаасгадад өдсөн хоёр дахь гэрсийн давталгаа Чан Юшэн наадг гаргаж ирээд давтаж байна. 3-аараас давтаж үзрээд хаасгадад хоёр дээрээс авах явуулаа да. Энэ хөлбөр давтгааныг бол манай үзэгчд Японы багаас их олон хардаг. Ер нь манай өмнөх үеийн ахын дөлөвчд бас эд үедээ энэ хөлбөр давтгааныг бас олон хийж ирсэн юм сайхан яриа бас байдаг. 3-аараас тун гоё холбоо давтгаа гаргачлаа. 22-12
За Макогийн баг 2 солилцоо оруулж байгаа. Олбогчаас олж байгаа юм байна. Багийн 9 дуурын тоглогч. Лей орж ирсэн. 10 онооны дэргүүлэл. Давалтан дээр Хуан Ючен. За 51-ийн дундаж өндөр метр 87. Макогийн баг метр 82 байгаа шүү дээ. За энэ удаа хаалтны гарт зөвлөө. Бусад ихээр гүнбэг байна. Дөрөвгөө сайн өрт өгчтэй энэ ололтыг. Эхний мөнгө дотоо гаргамаа. Арга бахгүй дөрвийн дотоо явна. Энэ дээр хоёрын алдаа идсэн. Хамгаалсан. Веникаийн давлт хамгаалалт томчтой болсон. За агсан тоглоом дээр ойлгогдсон. Тоглоом орсон 3-1. 3-1 тоглоомыг аасан. Тунго явсаг автлээ. Гоё мэдрэлтэй 3-1 тоглоомыг. Сайн өсөрлөг тоглож юм. Веникай. Тоглолт ихнээс төдийлөн гоё цэгцтэй хаалт харагдахгүй байгаа дэс энэ удаа нэг унаглаа та. Макогийн баг хаалтны ихний оноо. За хятадын 50 хаалтаар 4 оноо авсан байгаа. За гарааны олд нуулаг салбад орж ирж байна. Багийн 20 дугаарыг нуулагч. Чионы давлалт. За 1998 онд төрсэн бие өндөр метр 80-тай. Макогийн бүрэлдэхүүн бол дандаа яг дотоодод тоглож байгаа. 58-ийн бүрэлдэхүүнээс Японы SB лиг тоглодог. Чеки Спинкс клуб төрөлд тоглодог нэг тоглогч байгаа. Багийн 1 дугаар тоглогч Южиан. Асаа ихний бүгд бас нэгэн ураг шашгаар авчиг старт хийсэн та. Хорны дугаар урагчлаа да. 11 оноо дэргэлтэй ихний эжийн тоглолтын төгсөлийг боломжтой тоон дээр байна. Багийн 4 номерын тоглогч Ги Юан. Пасгой. Яа гатгаар дэргүүл навтлаа да. Макогийн мөгөд ирэн бол 2-2-ын тоглоомыг өсөж өндөрлөлтэй оролцуулж байгаа гэхдээ бүдүү. Авто оргоноос яг чанартай харагдахгүй дээ. Зүмсээ Азийн аврагч нар тэмцээнд ирэхэд медальгүй байгаа Хонконг, Макао манай эрхтэй өгөл байгаа шүү дээ. Арчилсан Солонгос 2019 онд Зүмсээ Азийн аврагч нар тэмцээнд хүрэл медаль хүртсэн амжилт бол байгаа. За сүүлийн давуулалт орсонгүй 25-14 ярцаатайгаар Хятадын 50 тоглолтын нэг дөрөв үедээ хожтыг авлаа. Fast, safe, Samsung Pay. Шууд амжилтын ивент тэтгэгч гөрүүлж алах нь Unitel. Таны завгүй амьдралын хэм маягт зориулав. Дараа төлбөрт priority багцаа өөрөө бүтээ. Өглөөний цайгаа ууж амжсан уу? Өглөөний цайгаа CU-гээс сонгоод сайхан хооллоорой. Шууд амжилтын ивент тэтгэгч Дидиш оюуныг гэрэлтүүлнэ. Монгол орны хаанаас ч спортын бүхий даргамжаа тоглолтыг шууд амжуулалтаар үзхийг хүсвэл Premier Sports-ийн хөрөлдсөн таван сүүгийн багтаасан супер багцаа идэвхжүүлээрэй. Супер бүхий супер багцаас. Дидиш. Шууд амжилтын ивент тэтгэгч гөрүүлж алах нь Unitel.
Таны завгүй амьдралын хэм маягт зориулав. Дараа төлбөрт баяраараа төв багцаа өөрөө бүтээ. Шууд амжуулалтын ивент итгэгч Дидиш оюуныг гэрэлтүүлнэ. Монгол орны хаанч спортын хамгийн чухал тоглолтуудыг тасралтгүй шууд үзхийг хүсвэл Премьер спортын төрөлцсөн 5 сүхтэй супер улан фанат вакцаа идэвхжүүлээрэй. Дидиш. За даваад хоёр бүгийн 2 дугаар ээжийн тоглолт яг бодоход бэлэн болж байна. Эхний үедэр Хятадын Тайван тоглоогоор 10 оноо авсан бол Макогийн багаас тоглоогоор 7 оноо авсан байна. Хаалтны үзүүлэлт 6-1, Тайваны баг хаалтаар 6 оноо авсан бол Макогийн баг хаалтаар 1 оноо авсан. Тэгээд тоглоогоо болон хаалтан дээр их зөрүү явлаа. Алдааны үзүүлэлт 7-3, алдаан дээр бас Макогийн баг нэгэн олон сул оноо явуулсан. Адилхан давуултар оноо аваагүй. За 2 дугаар ээжийн тоглолтод Тайваны багаас мөнгө тоглолтод орно. Ер нь ихний үедэр давуултаар сайн удирдах тоглолоо. Багийн 2 дугаарын тоглогч Хуан 2 дугаар ээжийн тоглолтыг төллөө. За 2 дугаар тоглолт гоё гүйцэд ирсэн. Хаалтаас өрсөд тоглоо оруулсан да. Годын алт нийслэхээс өртөд оотуулсан. Дамлага онсон тоглоо байна. За Макогийн багаас Камын тоглоо. Багийн 5 дугаарын тоглогч Кам 2005 оны тоглогч шин да. Метр 86-тай. Зүүмсийн Азийн аврагч нар тэмцээний бас хамгийн нуруу намбагуудын нэг Мако байх хэвээр. Бондж өндрийн үед чир. Метр 82 байна. Хэдүүр дэмжил оношээс 2 дугаар снэр гаацаа тавьсан. За Чанг Юшин ганц хаалтны яг чигийн шугам дагуулсан тоглолтод Чанг Юшин. Эхний үедэр 4 тоглолтоо амжилттай гүйцэтгсэн. Бас гараан тоглогчдоос оноогоор тэргүүлсэн байна Чанг Юшин. Хаалтын тэнэд өндөр шугам руу оруулжээ. Тоглолтын тооны ярьцаа 1-1. За багийн 66 дахь тоглогч Хон Юн Жой гэж одоо тоглогч байна. 2003 оны тоглогч. Хамгаалт онцтой болсон. За хатаг тоглолтоо. За Чанг Юшин Вин Икай гэж хоёр тоглогч бас татхан дээр өндөр өвтөд тоглож шүү. Вин Икай. Хаалтны тоглож байгаа гарсан. 2-1. За 51-г Зүүмсийн Азийн аврагч нар тэмцээнд 7 удаагийн мөнгө медаль 2013 онд талбайдаа зохион болгосон Зүүмсийн Азийн аврагт ирсэн. 7 удаагийн мөнгө медаль 1 удаагийн алтан медальтай. 13 удаа зохион болгоход 8 финал алдсан байна да. Тайван. За Зүүмсийн Азийн аврагч нар тэмцээний 8 баг дээр ранкийг бүгд найрамд Солонгосоос шансаад эргүүлж байгаа. Дараагаар нь Япон, Тайван, Хятад, Хонконг гэсэн дараалал багууд орж ирэндээ. Хамгийн олон медальтай баг бол бүгд найрамдах Солонгос улс. За медалийн шансаар ирэх юм бол Японы баг бол 6 удаа галзтай. Дараагаар нь Солонгос 3 удаа галзтай. Тайван 1 галзтай, Хятадын баг 2 удаа галзтай. За Макогийн авалт хүсдэг нь. За багийн 15 дугаар тоглогч Үн Уин Тоогийн авалт. Аривда. Онгой хаалтыг зэрнүүлж байна. 2-1 тоглохыг оноолгож байна да.
Гарга байхгүй гинт. Сарнилаа да. Өсөрч юмдсангүй. За 2 оноогоор холоод хэлсэн. Южианы давуулт. Эхний мөнгө номштой ирсэн. 2 дугаар снэфхо. Кам нөхөө байсан гэнэ. За Кам. Оноо нэрсэн 3-4. За Кам Дикван. Хологчийн байр дэш бас тоглогчдын нэг байна шүү. Би өндөр метр 86. За бөмбөгөөс нэлээд ураг шийдлээ. Болон руу эргүүлэх гэж үзлээ давуулт оновчгүй. За 2008 онуудад манай эмэгтэй шгшөөг 2000 онд бол Цөмсийн Азийн аврагч сургалтын тэмцээний мөнгө медалийг хөтлөж 9 ТV хэмжээний анхны медаль. 2008 онд зохион байгуулагдахад хүрэл медаль хөтлөж байсан амжилтууд би эмэгтэй бол Цөмсийн Азийн аврагаас мөнгө хүрэл медальтай. Энэ жил Хонконг зохион байгуулагдах Цөмсийн Азийн аврагын тэмцээнд өрсөлдөхээр бас эмэгтэй баг тамирчид маань Сэб мэрэгжилтэн Браниславын удирдлагын дээр бэлтгэлээ базааж байгаа. Энэ сарын 11-ээс ирэхэд Хонконг руу ниснэ. Эмэгтэй баг. (2008 онуудад Монгол бүхэн өргөн зохион байгуулж ирсэн түүх байдаг. 2015-17 онуудад Буянхай спорт ордонд зохион байгуулж удаа ихтэйчдийн Цөмсийн Азийн аврагын тэмцээнийг энэ жил Аса арена зохион байгуулж байгаа их онцлог байл шүү. За 2 оноо гадагсан ивэрээ. Вин Икаийн давуулт. Техник үдирчээс давуултаар тун сайн товхны боломжийг багтаа оруулж ирсэн тоглогчдын нэг байгаа. Захаа хатанчтай болсон авахнаар хамгаалал онцтой орж ороод ирсэн бүгдээр 2 дээр холбоодог гэсэн холбогчийн бөмбөг даваад олж байна. Урдаа авдаг. 2 авалт юм биш. 2 авалтаар үдээсэж өгдөө. Яа, тэр арга багтаа бөмбөг байна. Хонор цаа 5-6. One давуулт. Хоёр алхалаар алдсан Ками амгаалт онцтой 4-г ойртуулсан. Захих бөмбөг байна хаасан. За мэдрэмжтэй өсөрж байгаа шүү. Дараагийн болохоо бол ер нь хаалтны гартайгаар чиг тактик байсан. Одоо нэгэн шулуун болохоо. Одоо хаалтнаар үзүр харж тоглохгүй бол ер нь амд довтуулахаар юм байна. 58-ийн хаалтууд. За хоёрын тоглолт ихний жилд орж ирж байна. Макаогийн багаас. Хаалтныгаар үзэх юм болов. Хаалтныгаар дээр харж байгаа жилд байна. Арай дээгүүр явжээ. Хаалтныгаар байсангүй. Жилд жимжигдгүй. За 58-аас тавдаг. Өсгөн багийн 13 дугаар тоглогч. Ги Чүмюгийн давуулт. Өдрийн тоглолтод та хоёр ойрхон явж штэ. Хологцол нэлийн засаж давтаануудаа явуулж байна да. Макаогийн баг. Дөрөв тусгад хаалтанд орсон, гартаа тоглоорсон ганц гар дийж байна. Сул мөнгөн дээр ямар хөлбөр сонгож явуулах вэ? Дөрөв тоглолтод ганцаа. Хаалт гаргацаа да. 6 тоглолтоо. За 1998 оноос эхлэлтэй Цөмсийн Азийн аврагын тэмцээнд Монгол Улсын эрэгтэй эмэгтэй баг ерөнхийдөө бас тогтмол сах өрсөлдөж ирсэн. 2023 онд одоо эрэгтэй эмэгтэй баг бас Азийн жилийн жиргап, Азийн клубүүдийн аврагчлаар тэмцээ. Азийн наадам эрэгтэй баг Төв Азийн үндэснүүдийн лигийн тэмцээгээр олон сайхан тэмцээнд өрсөлдсөн. Ерөнхийдөө түүхэндээ бас яг олон улсын 4-5 тэмцээнд өрсөлдөж байсан одоо түүх байхгүй. За манайх Цөмсийн Азийн аврагаас гадна
Зүү Азийн залуучны наадмын зохион байгуулж Октийн баг мөн хүүгүүдийн баг хөрөл медаль хүртсэн амжилтууд бий. За додолдоор тэнцвэрлээд авсан байгаа хагасын довтлоо. Лүжан Яокай. Энэ тоглогчийн довтлоо хагасын довтлоо намын довтлооноос нэлийн өндөр өвтэй хаалтан дэрж бас нэлийн өндөр тоглогч юм. Метр 95 1993 онд төрсэн Японы SVL ихт одоо өнгөж ива. Залуучууд нэг байна да. Хоёрын алт голоор довтлуулсан Каминов 3 араас гараад ирсэн. Виникай Аул сайтай тэсэрдэг тоглогч юм аа. 3 араас усан сайн болж байна шүү. За 7-7-гийн тэнцсэн тоон дээрээс 2 оноогоор холдож эхэллээ. Тайван. Аул талбайд сул магавсан зөрүүдээ сул оруулж байгаа юм байна. Орж ирсэн мөнгөн дээр болох үгүйс гэж Макогийн баг оноогоо арталсан. Габаг 15. Үнвэ тоог нь болохоо. Анаасан байна. Нэгэр бүх сул орсон учраас бүгд арагшаа хамгаалтанд бэлдлээ л дээ. Хаалтан үсэрсэн тоглогчийн гар дээрээ сурдгомж байна. Куаны давлт амжилтгүй. За хувьбэр олонтой баг байгаа учраас ирэн аливаа давхгаагүй болох гэж дагуултаа шангалсан давуултууд бас нэлээд харагдаж идэв Макаог маг. Тэгэхээр төдийлөн бас гоё оновчтой орохгүй байна давуултууд. Хойд авсан торны ирэмхтэй. Хоёр дээрээс явда. Каминов дээр голын яаж хоцроод байгаа. Хаалтны гартад авсан байна. Дүмсийн Азийн аврагчдад төвсөн дөрсөлж байгаа 7 улсын баг бүгд одоо бас яг орон орны шүүгчтэй байж байгаа. Манай өдөрт холбооны шүүгчдээс лавсрын отхон цэцэг одоо Дүмсийн Азийн аврагчдад хэмжээний гинсэлнэ. Каминов за сая бол хоёр дээр бөмбөгний гол оролцсон арга бахгүй хойш зэгт одоо Кам. Зайг нарчнаар хуураад хаалтан дээр анхааруулан бөмбөг хойш зэгт одоо. Тэг хүнхэн байдлаас өгчлөө. Харааны яг 9-10. Юуг нь авалт. Хагсын тухай хуурсан хаат оновчтой. Ахаад явда дараагийн мөг хуурсан давтганы ласт харуулжээ. Буруу авалт юм биш үү? Намх холбогдсон дээр зөөгөд давуулж байгаа юм байна. Буруу авалтаар заасан байна. Тоглолтын нэг дүүшүүч. Юугийн хоёр дахь авалт. Маког холбогч тун гоё засаж холбогч байна уу? Хандаа нархан пассан дээр 2 болон 4-ийн болох арсан болохоор одоо засаа. 2-4 засаа болохноо яваад энэ удаа хаалтнаар сэргүүлж тулсан. Хоолтоллаа. За тоглоом өндөр хөвтэй оролцож байгаа тоглогч Камин давуулт. 2005 оны тоглогч метр 86 дахь тоглогч. За хоёрын тоглохоо Чан Юшины тоглохыг харж байгаа хэрэгтэй. 50 нэг бол багааглагчараас энэ ижин тоглолтод нэлээд баг уттай тоглоход оролцсон байгаа. Энэ урд байран дээр нэс нэлээ. Оноогоо салах гэж үзэх баг тоглолтын дундаас давсангүй Камин давуулт. За ойрхон тэнцвэргүй явах боломж байгаа гэдэг. Давуултан дээр бас нэлээд онооны зэрэг үүсчих гээд байна да. За эхний өдөр 3 тоглолттой. Хоёр багийн тоглолтын дараагаар B гисгийн тоглолт бүгд найрамдах Солонгос улс Японы багийн тоглолт 1630 минутаас эхлэх болно. За 1930 минутаас Хонконг манай Монгол улсын багууд одоо тоглох юм тоглолт эхний өдрийн хуваар байна. За 51 үсэц орсон багийн 99 дугаарыг тоглогч Хуаныг оруулж ирж байна. Салам Кайхао давтан дөрвөн байна. 2006 онд ирсэн
20 настай тоглогч. Хоёрхан давлаа да. Хоёр дөрвөөр атлан житгээ давуултаар. Хоёр тулдаа. 12-13 дараас 2 оноо. Хорттой давуулт хийсэн да. Зөвлөсөн Азийн аврагч сургууль хэмжээ ерөнхийдөө Аз дэлхийн шин санаа урдуур битээ Япон, Солонгос, Хятад, Тайван гэдэг томхон багууд байдгаар бас их онцлогтой энэ бүс. Тусах хөрсөдөө явагддаг. За Wing EK орох үстэй оноо гарлаа. Эхний үе бол 25-14-өөр өндөрлсөн 11 оноо зэрэгтэйгээр дууссан тоглолтоос 2 дөрвийн чинь тоглолтууд нэлээ. Таархийн тоглолтоо. Саагур гаргаад ирлээ дээ. Wing EK. Сайн өсөрдөг тоглогч юм аа. 3 араас ирээс давтгаа хатсаггүй шүү дээ 2 ижил тоглолт. Хөлбөр олон 50-50 баг. 2-3 яран тоглохын өдөрөвтэй. Лам 1-4 мөглөг давсан. За дөрөв тоглохын дээр 3 алт гараад ирлээ дээ. За багийн 12-ийн өвлөнд тоглож. Юулийн Тасхоныг зогсоолоо. 16-12 4 онооны дэргүүлэлд Маког баг 2 завсарлага бүтэн бий. 16-12 дээр тоглох ихний завсарлага явдаа. Timeout from Macau. За 4 оноо зэрэг яаж ирлэх нь вэ? Хятадын Тайван солилцоос гэсэн байна. Substitution from Chinese Taipei. Number 2 out. Number 7 in. За баг 2 нэрмэг Хуан суусан. Багийн 7 дуурын тоглогч. Шинжитин 2003 оны тоглогч байна. Холбогчоос өдөө. Холбогчийн бэрдийн тоглогчийг урд байранд орж ирлээ. Хай. Тавалт өтер тун гоё юм аа. Араас Каминовлоо. Яа, хаалт шиг тоглож байна да. Яагаад гарууд тоглож. Юулийн. Хоёр дотгоо нөрөө да. Хоёроо холбогчдын нэг нүсрээ нэг нь хол яг чимбэрийн тоглогч дээр ирсэж байгаа. Ганцын алт бол шугам руугаа. Хүн мэдрэмжтэй онцлог болох нэг үстэглээ те. 17-12. Үений давуулт. За энэ давуулт хойш явцлаа. Макогийн баг руу мөсөдсөн. За Макогийн багаас давуулт шамдаг шин байр дээр солилцсон орж иж байна. За багийн 1 дугаарыг тоглогч Лоу Чинхэй 2020 оны тоглогч байна. Би өндөр метр 83 та тоглогч давуулт шамдаг шин байр дээр орсон. Substitution from Chinese Taipei. Number 77 out. Number 4 in. За Wing EK авсан. Арын бэр дээр намраагаад ирэхэд 2-3 байр амраагаад орж ирвэл тактик солилцоо орж ирсэн үү те. Хуан Жиндианыг оруулж ирсэн арын байр дээр. Араас өндөр хөвтэй тоглохонд оролцож бас үсрэлтэй давуулж явж байгаа учраас бас энэ байр дээр намраах тактик солилцоог харж байна. Саний солилцоог 50 багийн. Эхний бөмбөг дотоо 2-аар явна. 2-аар дээр 2-аар ханамжтай болсон. Баг 14 дугаарыг тоглож шатлал дээр сайхан нийлж очлоо. Хүн Винтоо. Акогмыг хаалтна хоёр тоноо. Дараагийн давс марсангүй.
За 4 оноо тэргүүлэлт оноод ишдүүлж байна. Ээлж ярцаг 2 тэг болгож ирэх боломж тун ойрхон байгаа. Тайван. Абагийн 13 дугаар тоглогч. Би чүн юугийн давуулалт. Ихний мөрсөл явдаа дэрсэн өмнө дээр татсан. Ай. Аюултай тоглоом байна. Урд бүрэн дээр сольж оруулсан хологч шууд автоглоо шүү дээ. Чин GT-ийн хортой тоглогч юм л да. Метр 78 таа холбогч. Сул мөнгө дээр давтаад оноо холдуулж байна. За надаа захын алтан дээр давталсан да. Хаалтныгаар харуул харахал бөмбөг сая. Макаог баг. Ахын байна. Батгад хамгаалт нуусан байна. За ихний одоо өнөрөтэй ирсэн бүрэлдэхүүн ус нэлээд ашигласан тоглолт байна. Тайваны баг бүрэлдэхүүн урд байрны хаалт өндөрсөн. За багийн бос дуршигтай тоглогчдын нэг Чуан Шаожи 1994 оноос мигийн өндөр метр 94-тэй 2017 оны дэлхийн лигийн бүрэлдэхүүнд багтан тоглосон тоглогчдын нэг байна. За дэлхийн лиг гэж одоо олон жил явсан 2018 оноос хойш тэмцээний формат өөрчилж дэлхийн лиг, дэлхийн гран при бол үндэсний лиг тэмцээн болж одоо сайхан тоглолтоор явагдаж болсон байгаа. Яа, Макао өмг багаалагчиг орж ирлээ. Гион Кахим 9 метр 93-тай тоглогч байна. Багаалагч. Гион хасагсан ойлгоцсонгүй оловч юм шууд талбайгаад нансаа. 22-14. За бүр 6 онооны зэрэг болоод талж та доо. 8 онооны зэрэг болоод талж та доо. 22-14. Та дараагийн сэдвээ баг 10 дугаар тоглогч. Ён Чинхао орж ирж байна. 2006 оны тоглогч бие өндөр метр 82-тай тоглогчийг цэцгээр оруулж байна Макао. За Макао гэмэг бол бас манайх л ирэхэд жилийн зүмсийн Азийн аврагчдын тэмцээнд Хонконг Макао гэсэн баг одоо ирэхэд бас үеийн бүрэлдэхүүнүүд нэлээд гоё дарлаж ирэнтэй ажиж өстөг хоорхонтой 2023 оны Challenger Cup дээр бас Макаог мөх тексттэй таарч байлаа. Манай уг ер нь 20 өрөхгүйгээр 3 тэгэр болгож авсан шүү Макаог. Challenger Cup дээр чи Макао Филиппин бүгдээр солонгос улсын багтаа тоглож ирсэн. Филиппинтэй эдэн өсөлтөд гаргасан шүү. Филиппинтэй хэсэгтээ 5 гаргаад ажиллаж ирсэн. Шигшин 8-аар орж ирээд сүүлийн шатанд ус Филиппинтэйгээ хараад 5 ижил тоглолтод бас манай хожиж байлаа. Хаалтаа зэгсээр ягдахгүй нэ. Хаалт дээр норооч намх юм Макао. Ананеса 23-15. 8 оноо тэргүүлэх хадгалан тоглож байгаа. Ачинжитин. Нэгэн тоглолтод солилцоогоор орж ирсэн. Урд байран дээр бас сунсан. Давталсан тоглогчдын нэг.Ологчийн байранд тоглож байгаа. Цол бүгнүүдэд дандаа ухтаа явсан шүү. Дадлаар ирсэн бүгээр 3 арашаасаа гэсэн хаалт оруулжтай. Яа, орж байгаа бүгнээр ганцгараа бас хаалт шүргүүлээд лавдаа ганц яа тургаж байна. Хонгой мэдэрч байгаа юм байна. Урд байран дээр хаалтан дээр орж ирсэн тоглогч. Чуаны хаалт. Давтал засалаа, радиг засалаа. Я боломж ашиглаж байна сүүлийн завсаргыг авсан Макао. Тоглолтын дунд үртлэх хойрох яваад 16-аар 2 дээрээс автлаа да. 9 онооны гэргүүлээд Капитан Даван 2 дэг өргөд өрш боломжтой хон дээр ятсан байна. Я одоосоо давуултарч нүсэж гурвч таван дээр байгаа шүү дээ. Хүн ашигтай тоглолтод 3 хийжин тоглолт гараас тоглолтыг идэвхтэй үгүйсэхгүй.
Яажны удаа даалтыг. Чинжитин. Харанзургаар өндрөв. За Мако гүмгээс багийн ахлагч тоот төсдөгнэ. Ихэд хоёр ээлжийн тоглолтод байж байгаа талбай гарахгүй байж байгаа. Хоёр дахь ээлжийн тоглолтын дундаас өндөр тоод ижил зүйл орж иж штэ багийн ахлагч. Дион Кахим. Авлахын талбай гадна унсан 25-16-гаар хоёр дөрөв ээлжийн тоглолтыг Хятадын тайван авлаа. 25-14, 25-16-гаар хоёр ээлжийн тоглолтыг дараалал авж байна Тайван. Шууд амжуулалтын ивент итгэгч Дидиш оюуныг гэрэлтүүлнэ. Монгол орны хаанч спортын хамгийн чухал тоглолтуудыг тасралтгүй шууд үзхийг хүсвэл Премьер спортын төрөлцсөн 5 сүхтэй супер улан фанат вакцина идэвхжүүлээрэй. Дидиш. Шууд амжуулалтын ивент итгэгч гөрүүлж алах нь Unitel. Таны завгүй амьдралын хэм маягт зориулав. Дараа төлбөрт priority багцаа өөрөө бүтээ. Шууд амжуулалтын ивент итгэгч гөрүүлж алах нь Unitel. Таны завгүй амьдралын хэм маягт зориулав. Дараа төлбөрт priority багцаа өөрөө бүтээ. Шууд амжуулалтын ивент итгэгч Дидиш оюуныг гэрэлтүүлнэ. Монгол орны хаанаас ч спортын бүхий дарга хэмжээ тоглолтыг шууд амжуулалтаар үзхийг хүсвэл Премьер спортын төрөлцсөн 5 сүгийн багтаасан супер багцаа идэвхжүүлээрэй. Супер бүхий супер багцаас. Дидиш. За талбайд хоёр баг шийдвэрлэх 3 дахь ээлжийн тоглолтыг эхлэхээр талбайд гарч байна. За эхний ээлжийн тоглолт нь 25-14, хоёр дахь ээлжийн тоглолтыг 25-16-гаар Хятадын Тайван авсан. Тайван нэг өмнөх ээлжийн тоглолтод тоглолтын тус бүтэн тоглуулсан Чинжитинийг гараан сэтгүүлж байна холбогчийн байр дээр. За шийдвэрлэх 3 дахь ээлжийн тоглолт нэрэхэд гол тоглогчтой бас амрах бүрэлдэхүүн нь бас нэлийн өөрчлөсөн гараа орууллаа да. Тавиныгийн бүрэлдэхүүн 2015-17 онуудад дараалан мөнгөмдаад үздэг бүрэлдэхүүнүүд бас чанга бүрэлдэхүүн байсан. Тэрэнд 2015 онд ирсэн бүрэлдэхүүнээс Хуампи хүн гэж одоо олон тоглогчид бас Италийн лигийн үрд Serie A руу тоглосон одоо амжилт хүлээж авсан. Энэ бүрэлдэхүүн бол бас нэлээд залуудсан. Норон ус тийм гоё жигд бол баг харагдахгүй байна. Тавины баг. Тэгээ гол акшн байр дээр 2-3 өндөр тоглогч. Араа бусад талууд дээр гэхдээ хорттой, тэсэгттэй нэг тоглогчид байна. Гэхдээ бол норон өндөрүүд хэмжиг өндөр биш юм. За Мако гэмбэ 3 дахь ээлжийн мөнгө тоглолтноор болсон 2-1 алттай алтны гартай. За дөрөв дутуу бололтон дээр бас гаалт руу орсон. За энэ хаалтны зүрхүүд нөхөлсөн Мако гэмбэ багийн 10 дугаар тоглогч Гиони нөхөө. Навжен.
Янчехаа 2006 оны тоглогч байна. Би 1m82-тэй хаалтны гараар тоглолоо. За Ян гэж хоёр тоглож байгаа юм байна шүү дээ нэртэй. За Лион Как хин баг хэл тоглож байгаа. Янчехаа саний бас 2 дуурсан хаалтны гарч иргүүл нутуусан тоглоо байна. Аман нутгаа. Асны хэрэг уншиж хийчихэргүй юм байна штэ. Хунгуй ойлголцсон. Аман нутгаа явлаа. Манай нэрцээ 1-1. Хасилда. Хоёр алтан суудсан. Дахиад хагассан. Хоёр алтны гол хамгаалсан суусан. Алтны талаас орлаач. 5 сартаагаар Макогийн баг хоног очиж байна. 51 торны алдаагаар бүгд орлоо. За Зүү Азийн аврагч сургууль тэмцээний 2026 оны эзэд ирсэн улс орны багуудаас ирэхэд яг залуучуудын шгшээ өгөө барьж ирж байгаа багууд бас олон бий. Үндсэн одоо яг насан туршидын баг нэрсэн бүрэлдэхүүн ирэхэд бүгд найрамдах Солонгос улсны дээн өсөлтөнд гарахаар баг байгаа гэж харж байна. За 50-ны Макогийн багийн насгаж жуулагч Wai Kion-оор харагдаад өнгөрлөө. Яа. Таавал бананы тэргүүлээ авч байна. Донецк 3-2 орж ирж ирсэн. Хон Южуи навдалт. 2003 онд төрсэн тоглогч байна. Хон Южуи. Асал давхаг оруулгаа да дөрвөгөө. Хов тойртуулсан хаалтныгаар шүргүүлэх гэж эзлээ багийн халагч Дион. Хаалтны гараг юм байна. За Азийн саны 14 Тайваны баг. Макогийн баг Азийн саны 35 тэрэгтэй яваа юм хоёр баг. Зөвсөө Азийн аврагч сургууль тэмцээний эхний өдрийн тоглолт хийж байна. Хоёр багийн тоглолтын дараагаар 1630 минутаас Япон болон бүгд найрамдах Солонгос улсын багууд тоглолт маш өрсөлдөөнтэй тоглолт болно. Энэ хэсэгт Тайван Солонгос Японы багууд өрсөлдөө. Айд хөргөний багш шилжсэн гараад ирэхгүй гэдэг шийдэх хэмжээний харахаар байна. За Макогийн багаас шилжин тасан тоглолт хоёр шилжин ш. Хаалтныгаар үзэж байгаа юм байна Макогийн баг. За зэгчийн уруудлыг ойрхон юм. Гэтэ хуруу савл хөдөлсөнгөө. Шилж амжилтгүй болсон. 50 баг оноо. Хон Южугийн тоглолтын дээр оноо холдож байна. 3 онооны тэргүүлэл. Яа, юурээс нь тоон хөдлөг гэдэг баг 10 дугаарыг тоглогч. Йоны тоглоом. Йончи хаун. Ташуудан зүйлтэй удаашруулдаг тэр одоо тун гоё байна да. Анаа нэрцээ 3-5. За, ард баазар дуурсан. Харин бичиг шүүгчдэр алдаа гарсан юм болов уу? Ямар тонд дэс 3-5 дээрээс улдаа болтож өглөөлөх юм байна.
За Лоо Чинхэй 2002 оны тоглогч нь бие өндөр метр 83. Тэгээ Макогийн бүрэлдэхүүний дийлэх өндөр нь дандаа метр 80 82 гуравтай тоглогчтой байна. Хамгийн өндөр метр 90-тэй. 15 Ун Винтол 2005 оны метр 90-тэй тоглогч байна. Бүрэлдэхүүний өндөр, нурууны өндөр хамгийн нам бүрэлдэхүүнтэй агуулыг Мако харана. Энийг хөтлөс. Оноо нэрцээ 6-3 болсон. За энд нэг баазар дарагдаад байна да. За нарийн шиг Португалийн алдаа байж болох учраас ерөөдөө тоглолтууд яг нэгдүгээр шүгчүүд яг баазар дуурсан тохиолдлууд дээр тус. Ардаас мэдээлэл авж байна. 6-3 ононы тэргүүлэл. За 58-аас багийн 13 дугаарыг нөргөж. Дичм юугийн авалт. Эхний бүг бас л дутуудаа. Ганцаа содруулж оруулсан. Яны утгыг содруулж оруулсан. Хоорцтой згсэн. За дахин алдар шиг нь мэдээ шугамаа бариад өсгсөн харагдлаа алдчихлаа да. Мако. Энэ удаа шилжүүлсэн гарыг. Гарын шуутаа орсон байх магадлал өндөр юм байна. Шугам дагуулсан толгой. 3 хэлжийн тоглолт оноо нэр за 7-3. Хоёр дээр нэлээд тавтаа ойрхон олсон учраас хаалтнаас аюул харахгүй толгой байлаа. Арын хамгаалаад өгсөн намын толгой. Намын толгой энэ хаалт гээцээ. Хортоо шийдвэр гаргаж байна. Багийн 8 дугаарыг тоглогч. Чуаны толгой. Энэ Чуан гэж тоглогч 2017 онд дэлхийн нийгмийн бүрэлдэхүүндээ багтсан тоглож байсан тоглогч шүү дээ. 1994 онд төрсэн бие өндөр метр 94-тэй бас бүрэлдэхүүний онцлог туршлагатай өндөр тоглогчдын нэг байна. За Ли Чүмийн давуулгын дээр байгаа нь удаа. Их намхан шидэж давууллаа. Давуулалт амжилтгүй. За өнөөдрийн тоглолтын үеэр 16:30 минутаас Япон бүгд баримтах Солонгос улс 19:30 минутаас Монгол улсын шигшөөг Хонконгийн багийн эсрэг тоглолтууд та бүхний хүлээж байна. За Чуаныг дахиад тоглолтод явуулсан. 50 өгүүлбэр нь голдоо уусны дээр өндөр өвтөд явах юм байна. Намууд хагсан тоглолтод. За багаалагч Гион оноо тулж байна. Тавнам. Яны давуулалт дутлаа. За ирэхэд 3 ээлжийн тоглолтод давуулт төдийлөн гоё орсонгүй Мако. Нам явсан. Хамгаалтаас ирсэн үгэнд давталтай амжилсангүй. За намын пассыг ховор гаргах юм байна Макогийн багаас. Нэгдүгээр өнгөлөө аваад их суд баг харагдаж байна шүү. Сая бол ирсэн дээр намын толгойгоо явууллаа. Нэгдүгээр суд явдаа 19 мөнгөөр 2 алт. 2 гарын алт дарсан. За ганцхан алтын дургаж байна да. Багийн олбон тоглогч. Хонгой мэдэрдээ метр 80-тай олгож байгаа байгаа шүү дээ. Үйлгэн дээр нэг л хаалт оноо гэж байна да. Тэгээд 3 ээлж тоглолтны хаалтны зүйлэлт 50-аа бөгөөд идэх гэж яваа. Эхний үе дээр бараг 4 хааж байна те. Тотом бүгд дээр гой зассан. Хаалт оноочтой. За чи дараагийн мөнгөнд ракад тэр өдрөөс сонгосон хуурах гад амжилтгүй. Яа дончхон биш гэж орж байгаа юм байна чи. Хонерца 8-9 ганцхан нэрүү. За багаалагч Лионы давуулалт. Лион Кахин метр 93-тай бүрэлдэхүүний бас хамгийн өндөр байж юм тэгэхээр тоглож байна шүү.
метр 93 юм байна. Дараагаар нь метр 90-тэй Үнвэй Тав. Метр 93 метр 90-тэй 2 тоглогчоор болсон ба метр 80 юм байна. Макао тоглогчдоо ганц зэрэг болтоор хаацгаараа бэлдээ. Таны цаа 18. Ли Юаны давуулт. Эхний мөнгөөрөө 2 дугаар бүгдээр шууд 5 болроо урд явуулсан. Тунга яраатай урдыг явуулдаа. Тааха хаага туураад онаавдаа Жион. Обогч. Тийм өндөр обогч хоболтоо нэгдүгээр мөнгөд ирсэнгүй шүү дээ. Хурдтай 5 болроо явуулдаа обогч. За давуулах юм бол шинэ бэрдэр солилцоогоор орж ирж байгаа юм байна. Макао 12 дугаарыг тоглогч. Хосукун. Биюндэр метр 82-тэй тоглогч. Арын бэр дээр орж ирж байна. Хосукун. Эхний мөнгө дотоо. Дөрөвдөр өндөрлөг гисэн. За жидэд толдоо 3 алдаж өгөнд битсэн байсан юм да Макао. Хаалтгүй шиг явчихна энэ болохоо. Сах өндөр холбол гаргаж ирлээ л дээ. За 51-аас багийн 66 Хон Ю Жүй гэж 2003 оны тоглогч байна. Мэдүүлэгт ирэхэд бие өндөр хаалт утганы өндөр нь бас бичигдэг байх юм. За давгар ирсэн бөмбөгөн дээр хагас нутгаа явуулах гэж үзсэн болсонгүй байна. Давтгаа тарнаас гаарсангүй. 3 оны тэргүүлэл. Чуаны давуулт. Гарта яа зургаар зогсож олсонгүй дээ. Хатны гэр хэрэглэх туллоо Макао. Ань ихийгүүд давуулт гараад ирсэн юм аа. За багийн 24 дугаар тоглогч Кван Чикинг 9 метр 84-тэй тоглогч хаалтны гарт тоглоод 3 дахь ээлжийн тоглолтын тоог ойртуулсан. Өмнөх 2 ээлжийн тоглолтод 25-14, 25-16-гаар 2 ээлжийн тоглолтод 58 хочиж чадгаа. 3 дахь ээлжийн тоглолтод ирэхэд бас дараагаар нэлийн өөрчилж гаргалаа. За багийн 99 дугаарыг тоглогч Хуаны довтгоо. Амжилттай. Гарааны бүрэлдэхүүн үндсэн бүрэлдэхүүн бол ер нь өндөр юм аа. Тоглолтын ур чадварын хувьд ч бас нэлээд гарны эсэн бүрэлдэхүүн харагдаж байна Тайван. Шансаач хурд урдаа. Чиний давуулт оновчгүй болсон. Substitution from Team Macau, number 24 out, number 3 in. Яа давуулах юм бол хин байр дээр багийн 3 дугаар тоглогч. Чу Кинсинийг оруулж ирж байна. 2007 оны тоглогч байна да. Бүрэлдэхүүний бас залуу гүшүүдийн нэг байна. Бие өндөр метр 84. За олонч цахаад хаалцагдаад үлдсэн хаалтгад болуулж та. Ли Чүмюгийн тоглохоог авч. Таны ярцаг 14-11 дээр холдуулж авч байна. Олончийн шагсан бөмбөгөөр ганц хэрэг бол тунгой юмсэг байна. За энэ дээр ихэд Макаогийн дотроо оруулаад орсон байхаар бөмбөг харагдлаа удаашруулсан дээр. Макаогийн орон зэрэг орсон байж бөмбөг юм тэгэхээр. Удаашруул харагдаж байна. Айдуурс тоо шугамын алтгой дэгдсэн. Яа амгалж судалмаа гарч ирэндээ. Айдуурс явда, айдуурс давтагч бидрээс тоглох гэж ирсэн. Сод хуралд. Жаадрын дээр яа хай нийцсэн бэ. Багийнч Диони тоглох. Хараа. Айдуурс тоглохыг гоё хаалтаар хэрэглээд сэрэл тоглоога хийлээ дээ. За багийнч Лион Какин 2001 оны тоглогч байна. Бүрэлдэхүүний хамгийн өндөр нь байна. Залуу Чинхэй давтыг үздэгсэн.
Лигийн давуулалт. Эхний мөг дотоо. Дөрөвдөрөөс авах ясаа 2 алхаатай. Чиний амгалт самштай болсон. Холбогч Тунсан авгаасан 2 дээрээс давтгаа гаргаад ирлээ. Хуаны дотоо нагаалаа. 16 12. 4 ононд эргүүлж үүсэлдэд тавианы баг. Хүмүүс хаалтан цагаараа суугаалгашгүй байна. Тэдний оноочтой хамгаалтуулаад байдгүй. 2 алт 3 алт өсрээд байдаг. Ард ирэхэд төдөл хамгаалахгүй байна Макао. За Монгол улсын эрэгтэй шгшээ баг Төв Азийн үндэснүүдийн лиг нэмсэд 2023 онд өрсөлдөж Кыргызстан зөвхөн Монголдсон Иран, Кыргызстан, Узбекистан намайг утас хаах өрсөлдөөн гаргаж Төв Азийн үндэснүүдийн лиг нэмсэд хөрөнгө оруулсан олон улсын амжилтгүй. Амжилт Зүүн Азийн аврагчдад тэмцээнд Аргентин мэргэжилтэн Пабло Дель Грекогоор өдөрдүүлсэн баг өрөлдгөн ерөөдөө 3 сарын 4 ширтөө бэлтгэлээ базааж өнөөдөр доос их хөрөндөө зохион байгуулж байгаа Зүүн Азийн аврагчдад тэмцээнд өсөлтөд том бэлэн болсон. Өнөөдөр сүүлийн тоглолт 1930 минутаас Хонконгтой ихний тоглолтоо хийх байртай байгаа. Хэсэгтээ Хонконг бүгдээр амт хядарлуулсан багуудаа манайх тоглоно. Тун хариуцлагатай 4 тоглолт хийхдээ ирэхэд түүх амжилт болохоор байна да. За 4 ононд тэргүүлийг хадгалж байгаа онооны ярц 17-13. Вин ИК-ийн давуулалт. Давуулт дутаж байна. Хуаны давуулт байна. Давуулт амжилт болсон. Аздаа бол ер нь эрэгтэй эмэгтэйгээрээ жигдэлтэй Тайван. Эрэгтэй эмэгтэй багийн амжилт. Азийн түвшинд, Зүүн Азийн түвшинд тун сан оролцоотой орнуудын нэг. 14-18. Лионы давуулалт. За нэг дүнээр гоё суулаа. Нэг дөрөв мөгдөр. За давуулгач Шү Кинсийн оноод ирсэн байгаа 4 давхрын дээр явж байна. Хонгараа зэрлэх явда 19-14. Хаалтууд ингэ тун гоё додж байна. 3-10 дотор бас л хаалтгүй гаргаад ирлээ Тайван яваг. За ранк. За тэгээд олон улсын дөрвөлжлөг ерөнхийдөө бас нэгэн зэрэгтэй 2 баг байна да Тайван. Макаогийн багууд Азийн жансаны 14-35, дэлхийн жансаны 62-114 тэрэгтэй багууд тоглолт хийж байна. За Макаогийн багийн 5 дугаар тоглогч Камыг оруулж ирж байна. Кам Геквон эхний 2 үеэр тун сайн бас тоглоход өндөр өвтэй оролцсон гоолох тоглогчийн нэг. Шийдвэрлэх 3 дахь ээлжийн тоглолтод бол багийн ахлагч Леон Кахим бас нэг хаалт тоглоход нэлээдтэй тоглолт үзүүлж байна. Макаогийн багаас Лионы давуулалт. Давуулт амжилтгүй. За 2026 оны Зүүн Азийн аврагчдад тэмцээн Монгол Улсын их хурлын дарга волейбол спортын мастер Сандагийн Бямсгтын ивэл дөрсгөө Монголчууд концерттай. Энэ жил арчилсан Солонгос Зүүн Азийн аврагын тэмцээнд ирсэнгүй. Арчилсан Солонгосоос 2019 оны хөрөлд медальт баг за өмнөх Зүүн Азийн аврагууд дээр одоос 1998-аас 2006 хүртэл оролцоогоо сүүлийн жилүүд ирэхдээ бас Зүүн Азийн тэмцээнд тогтмол сайхан ирээд ирсэн гэж бол хэлсэнгүй дээ. Арчилсан Солонгос. За оноо гадаграад 3 тэгээр төвхөх ажил авчих боломжтой харагдаж байна Тайван. Тооны ярцаа 20-15. Чуаны давуулалт. 2 дүрс нөхөө хамгаалгаа явуулсан. Хамгаалнаас гараад ирсэн мөдөр Хуан нэмээд хуурсан. Нам явда. За энэ ард нам явж байгаа. Ахнаа хоёр ч удаа энэ хийж байгаа болов. Амаа шүү. Ардаа ижиг дотхоноор гоё байна. 21-15 болгож олдуулсан. 21-15 дээр Макаогийн баг тасалгыг авлаа.
Шуаны давуулт. Хагас явгаа Жуан хаалт хоногчтой холбогд хамтсан. Дараагийн үгэнд 2 долларыг гоё шилжих юм аа. Тогсоод одоо би чүм юугийн нөхгүй хаалт хоногчтой болж байна. Хаагаад дараагийн үгэнд дээр нь 2 нөхгүй шилжиж чадаад байна да. Чүм юу 2015 7 онд дэргүүлэл. Заавал их хэмжээний тоглох савд төлөг тавцаг. Сотхон тутгаан. Хайр алтаар туурда алтарын зэн дээр тунгой мэдэрээд онгож байна. За 3 хэмжээний тоглолтод бол бүрэлдэхүүнээ шинжиж гарааны бүрэлдэхүүнээ маш сайн өөрчилж оруулаад 8 онооны дэргүүлэг авч байна 50 баг. За гол Түмгөөс нь явуулдаг үү. Өндөр тон дээр 2 хаваа да. Баг 13 оногч. Ий ч юм юу. За 3 дахь ярцтайгаар тэмцээний ихний ажил авах боломжтой тоо. Хятадын 50. 2 дөрөс нь явсан 2-ын алтан дундарлалт орууллаа. За багийн хавд болох бүгд камын нөтөө. Эхний 2 үе сайн тоглосон. За тэгээ 3 дээр бас тоглолцсон бол бас нэг ойрхон тоглох боломжтой байсан. 3 дээр ингээд суургаад болчтой камыг. Эхний 2 үе дээр ирэхэд зөвхөн яг болохон дээр өндөр хөвтэй тоглосон тоглогчдын нэг л дээ. Гойд авсан давуултаар тойрсон давуулт болохны дараас нь 2 оноо. Кам Декван И өндөр метр 86-тай 2005 оны тоглогч байна. Тавтханы өндөр 3 м 32, хаалт өндөр 3 м 10. Кам. За дараагийн давтал нэлээд хойш нь явуулчлаа да. За ингээд давтал хамжилтгүй болсноор 25-11 арсетагаар шийдвэрлэх 3 дахь ээлжийн тоглолтод Хятадын 50. Хойш давда 3 ээлжийн тоглолтод 25-14, 25-16, 25-17-оор идвэрлэхлээ. 50. Агийн дундаж өдөр метр 87 та бас хурд эсрэгтэй. Өрсөлдөө бас яг онцгой метр 95 2 метртэй бас ирсэн тоглолт ч та. Дэнэс тоглолт үзүүлэх хүмүүс харагдаж байна таа байна. Эсвэл Макоугийн баг 3 гэж хожицэнсээ бидний ажил авч байна. Мэдээж одоо сүүлийн 2 тоглолт агшин шатруу гарахгүй үеийн шийдвэр тоглолт байх ёстой. Япон болон бүх найрамд Солонгос улсын баг тоглолт үзэж байна. За энэ тоглолтын дараагаар 16 цаг 30 минутаас Сүмсийн Азийн аврагч төрөлхөмсөний эхний өдрийн 2 дахь тоглолт бүгд найрамд Солонгос улс Японы богод тоглолт байртай 19 цаг 30 минутаас Монгол улсын Шигшээг Хонконгийн баг тоглолт явуулна. За дэдгсэн ихний ээлжийн тоглолтын 2 багийн 3 ээлжийн тоглолтын нийт статистик харагдаж байна. Хаалтны үзүүлэлт 11-3, хаалтан дээр 3 ээлжийн тоглолтод Хятадын 50-ны идэвхлээ. Давтханы үзүүлэлт 35-24, бас л одоо 11 онооны зэрэг байна да. За нэгдүгээр мөглөө авалт бол тун ойрхон бай 44-45%-тай. Ойрхон. За давуултын хувьд Макоугийн багаас 2 давуулт, Хятадын 50-ны багаас 1 давуулт амжилттай болсон статистик гарсан байна. За хоёрын алдааны үзүүлэлт 28-аар байна. За давтхаа хаалт алдааны үзүүлэлт ирэхэд бас 10 онооны зэрэг хаалтан дээр 7 оноо 8 онооны зэрэг гарсан байна да. За эхний үеэр үндсэн гараа гараж 25-14-ээр идвэрсэн 2-3 дахь ээлжийн тоглолтууд дээр социалнуудын хийж ирэхэд бас үндсэн бүрэлдэхүүнээ нийл ашигласан тоглолтыг бол Хятадын 50-аар үзүүллээ. 2-3 дахь ээлжийн тоглолтууд дээр бас л 7 оноо зэрэгтэйгээр ажиллана шүү дээ. 25-16, 25-17-оор төсөл ийсэн
3 төгрөгдсөн ихний ажил. За 4 багтай хэсэг учраас хэрэгдөө оноо бүр их чухал да. Энэ хэсэгт бол Хятадын Тайван, Япон, бүгд найрамдах Солонгос улсын багуудын ерөөсөлдөө аль хоёр бүгд удааг шилжилт рүү шалгарх вэ гэдэг одоо томоохон өсөлтөнийг харахаар байна. Тэгээ 1630 минутаас энэ хэсгийн хоёр баг болох Солонгос, Японы тоглолтуудаар уулзцгаая. Шууд амжилттай хамтаа үзэгчдэд баярлалаа. Хамгийн эхний тоглолтоо хожил байгуулсан 51 шигшээ багийн тоглогч Цайпэй Жантай та бүхнийг уулзуулж байна. За тэгээд энэ өдрийн мэндийг хүргэе. Монгол тавтай морил тэгээд Зүүн Азийн аваргад оролцож байгаа сэтгэлээсээ уулзаад 欢迎来到蒙古，能分享一下刚才的比赛。其实就是很开心，我们可以赢得第一场比赛这样子。 Тийм ер нь талбай дээр гараад тоглоход их хаз жаргалтай их гоё байсан л гэж.
Өнөөдөр Макаогийн багтай бас хамгийн ихний тоглолтоо хэлээ. Өнөөдрийн тоглолтоо дүгнүүл. 表示一下现在的那个比赛是怎么样的？你说我的其实就是总结一下。其实就是今天大家就是还在调整当中，就是如果希望明天的比赛能更好一点这样。 За өнөөдрийн тоглолт нь эхний тоглолт учраас жоохон сулмайг юм байлаа. Тэгээд маргаашнаас эхлээд илүү сайн хичээнэ л гэж байна. Тийм. Монгол өмнө иржсэн үү? Тэгээ Монголын сэтгэлийн талаар сонсъё. 你第一次来蒙古吗？对，没错。Yes。环境怎么样？我觉得蛮新鲜的，第一次来这边蛮好玩的，对啊。Анхны удаа Монгол ирж байгаа. Тийм анхны удаа ирсэн сэтгэл маш өндөр байна л гэж байна. Маш өндөр байна. Тэгээд маш жаргалтай байгаа. Тийм. За баярлалаа. Дараагийн тоглолтод нэмжсэн. 感谢你，谢谢你。Thank you. Thank you. Баярлалаа үзэгчдээ. Ингэж хэсэг хугацааны дараа Япон болон Солонгосын багуудын тоглолтоор эргээд уулзцаая.